Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулах арга гэдэг байгаа. Энэ хөрөнгө оруулах аргыг та тайлбарлаач. За Азийн хөгжлийн банкнаас баримталдаг энэ газар чөлөөлтөн дээр баримталдаг хамгааллын бодлого гэж байдаг. Энэ маань тухайн иргэдийн газраа чөлөөлөхдөө амжиргааны төвшинг айлуулах, бууруулахгүй байх энэ зарчмыг гол үндэс болгодог. Тийм учраас бид энэ удаагийн газар чөлөөлтөн дээр бас энэ Азийн хөгжлийн банкнаас баримталдаг хамгааллын бодлогын дагуу газар чөлөөлтийн ажлыг бас зохион байгуулж байгаа. Ингэхлээр бид иргэдэд айлуулах бэлэн мөнгө өгөх биш, иргэдэд орон сууцыг газрыг орон сууцаар солих энэ саналыг илүү төлөхөө санал болгож байгаа. Тийм учраас Улаанбаатараас бас 540 айлын орон сууцыг бас эхний ээлжинд иргэдэд санал болгох. Яг тэгэхээр иргэд маань бэлэн мөнгө аваад бэлэн мөнгөө өргөж байт юм. Ингээд орон гэргүй болох энэ эрсдэл бас өндөр байдаг. Тийм учраас бид айлуулах бэлэн мөнгө өгөхгүйгээр орон сууц санал болгох, мөн дараагийн шатанд баригдах орон сууцаа иргэдэд зөв таниулж ойлгуулж тухайн өөрсдөө амьдарч дадсан тэр орчинд орон сууцанд орох энэ нөхцлүүдийг илүү төлөхөө санал болгож байгаа. Мөн үнэлгээний зарчим дээр айлуулах иргэдийг хохирлгүй байх үүднээс энэ үнэлгээний компани маань бүтэн үнэлгээний арга гэдгийг бас хэрэгжилж байгаа. Яг тэгэхээр иргэдийн маань баригдсан байшин сууц бас 15-аас 20 жил болчихсон эвдэрч муудсан үнэлгээ хийхэд үнэлгээ их доогуур гардаг энэ нөхцөлтэй байдаг. Тэгэхээр бид энэ удаагийн үнэлгээнд дээр бас энэ электр хоригдлыг тооцохгүй тийм үнэлгээний аргачлалыг бас зохион байгуулж байгаа. Тийм учраас иргэд маань эхнээс ингээд үнэлэгдсэн иргэд маань бас үнэлгээний дүн дээр бас нэлээд тийм сэтгэл хангалуун байгаа. Тийм учраас бид энэ ажлын явц бас удаашрахгүй байх энэ нөхцөл боломж бидний хамгийн түрүүний хийх ёстой ажил бол газраа чөлөөлөх ажил байна. Газраа чөлөөлчих юм бол дараагийн ажлууд ингээд явчихдаг. Нийслэлийн орон сууцны корпорацаас нийслэл хувийн ухаан маягтай дүүрүүдэд бас орон сууц бариад эхэлсэн. Энэ ажил ямар явагдаж байна? За нийслэлийн орон сууцны корпорац нийслэлд хэрэгжиж байгаа энэ орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг бас хариуцаж ажилладаг. Ийм байдлаар Баянголын яамд бас Цогн хайрхан дүүргийн 34 дугаар орон дээр Баянголын яамд 2007 айлын орон сууц Солонгосын Экзим банкны санхүүжилттэй энэ төслийн маань ажил бас энэ жил эхлээд байна. Мөн түүний дэргэд бас манай байгууллагаас хэрэгжүүлж байгаа 1780 айлын орон сууцны төсөл мөн зэрэгцээд барилгын ажлын барилгын улиралтай зэрэгцээд эхэлж байгаа. Ингээд баян өшүүд дэд төв шар хад дэд төвийн хүрээнд нийтдээ 880 айлын орон сууцны төс эхэлсэн явж байгаа. Ингээд үе шаттай дараагийн блокуудын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдсан явж байгаа. Ингээд бид цаашлаад энэ ногоон орон сууцны төслийн багтаамжийг нэмэгдүүлэх зорилгоор бас Азийн хөгжлийн уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэй 95 сая долларын 1750 айлын төслийг тухайн хоёр байршил дээр орон сууцны тоог нэмэгдүүлсэн байдлаар хийх ажлуудаа бас үргэлжлээд явж байна. Ингээд Сэлбэдэд төвийн маань 12,000 айлын ажил эхлээд явж байна. Ингээд Налаах дүүрэгт бас дөнгөж саяхан 126 айлын барилгын ажил дуусч иргэдийг оруулсан. Дараагийн шатны дөрвөн ашиглалтын шаардлага хангуулсан дөрвөн барыг буулгаж барилгажуулах ажлыг төсөл гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил эхлээд явж байна. Мөн Баханга дүүрэгт бас бид зөвхөн хотын төвд байшин бариад байх биш. Энэ алсын 3 дүүрэг дээр бас иргэдийн орчин нөхцөлийг сайжруулах, тэнд иргэд амьдрах энэ боломжийг бүрдүүлэх зорилгоор Баханга дүүрэгт бас түрээслээ дэмжлэх хэлбэрийн орон сууцны ийм хотхны төслийг энэ жил эхний ээлжийн барилгыг эхлүүлэхээр бас бэлтгэл ажил хангагдаад явж байна. Энэ халаалтын зардал төлөхгүй амьдрах боломжтой төслийг бас хэрэгжүүлээд байгаа. Тэгээ энэ төслийнхөө талаар танилцуулаач. Нийслэлийн орон сууцны корпорац Hybrid House компанитай хамтраад Nos Green Hybrid House гэдэг охин компани байгуулсан. Ингээд бидний энэ зорилго бол яг Улаанбаатар хотын газар зүүн байршлын хувьд дэд үтс очих боломжгүй ийм байршил хоёр байршлыг эхний ээлжинд сонгож явсан. Ингээд иргэдэд ийм дэд үтс очих боломжгүй газар бас нарны эрчим хүчийг ашигласан, дулааны алдагдал багтаа, ашиглалтын зардал багтаа ийм орон сууцны загвар төслийг хийж үзүүлэхээр зорьсон. Нэг нь болохоор Цогн хайрхан дүүргийн 31 дугаар оронд буюу 1-р ороодлын арын гэр ороодлын дунд ямар ч
бараг 2-оос дээш давхар барилга баригдаагүй ийм байршлыг сонгож гэр хорооллын дунд 4 давхар 8 айлын орон сууцны төслийг хийгээд дууссан байгаа. Одоо эхнээсээ нэг 2-3 айл нь одоо орцсон. Одоо амьдраад явж байгаа. Ингээд тэнд маань газар чөлөөлтөн дээр бид нэг 2 айлын газрыг чөлөөлсөн. 2 айлын газрыг чөлөөлөд 8 айлын сууц авсан. Ингээд газар чөлөөлөлтийн явцад тухайн иргэд маань одоо бид нэр газраа өгөхгүй одоо ийм нөхцөл байдалтай байсан бол одоо ингээд барилга баригдаад дуусангууд тэр хавийн иргэд бид нар энэ орон сууцнд ормоор байна, газраа өгдөг байжээ. Энд чи байшин гэж босно гэж бид нэр төсөөлөөгүй гэдэг. Одоо манай монголчуудын нэг юм ерөөсөө нүдэрээ харж иж юмд итгэдэг. Бид ч гэсэн яг гэр хорооллын дунд иргэдэд нүдэн дээр нь харуулах ийм зорилго тавьсан. Тэгээд зорилготой хүрсэн орон сууц маань сая өнгөрсөн өвөл одоо баригдад дууссан байсан. Өвлийн явцад бид одоо халаалтын температурыг хэмжиж яг үнэхээр нарны эрчим хүчээр халж ийн үгүй гэдгийг бас туршиж үзсэн гэдэг туршилт бол амжилттай болсон байгаа. Маш сайхан байна. Таны хувьд одоо иргэдийн хурлын төлөөлөгчөө, иргэдийн хурлын одоо хурлаар одоо ямар асуудлуудыг хилцэв? Ер нь сүүлдээс төв зингэлт хүрээлэнтэй холбоотой асуудлыг ярьж байсан. Өөр одоо ямар асуудлуудыг хилцэн шийдвэрлсэн бэ? Та тавч танилцуулаач. Нийслэлийн иргэдийн хурлаас сая хамгийн сүүлд хийгдсэн ажил бол энэ цэнгэлт хүрээлэнгээ нийслэл өөрийн өмчөд бүртгэж авлаа. Ингээд 20 жилийн хугацаанд 30 сая төгрөг одоо тухайн хувийн хвшил нийслэлд өгсөн байдаг. Энэ бол одоо 30 сая төгрөг гэдэг бол одоо наадмаар хошуур зардаг нэг 30 энэ майхан хэмтэл дүн байдаг. Энийг 20 жилийн хугацаанд байдаг. Тэгээд энэ зөв бус дээрэс нь хувьцаа эзэмшигчид мэдэгдэхгүйгээр тухайн газруудыг зарж борлуулсан ийм нөхцөл байдал тогтоогдсон. Тэгээд энэ хууль бус үйлдэлүүдийг одоо нийслэлийн засаг дарга бас таслан зогсоож одоо эхний ээлжинд өөрийн өмчөд бүртгэж авч энэ жил бас одоо наадмынхаа үйл ажиллагааг нийслэл өөрөө зохион байгуулах энэ ажлыг хийгдэж байна. Мөн одоо хамгийн сүүлд хэлцэж байгаа асуудал бол энэ сэлбэдэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн санхүүжилтийг босгох гадаадын бонд босгох эрхийг бас нийслэлийн иргэдийн хурлаар одоо энэ нэгд өдөр хэлцэж одоо баталгаажуулна. Ингээд иргэдийн хурлаар одоо дэмжүүл бид засгийн газрын хуралдаанд оролцуулж одоо бонд босгохын эрхээ авна. Ингэж бид сэлбэдэд дээр 12,000 айлын орон сууц барихын хөрөнгө оруулалтаа гадны зах зээлээс босгох юм. За баярлалаа. Та бүхний хийж байгаа ажил өсөд өндөр амжилтыг хүсье. Ярилцах цаг үүгээр өндөрлөж байна. За баярлалаа. Та бүхний ажилд амжилт. За баярлалаа. Эрхэм үзэгчдийн хангаар төстөд онцлог зочинтойгоо ярилцлаа. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, нийслэлийн орон сууцны корпорацийн гүйцэтгэгч захирал Говь сайхныг студид урьлаа.